За, сайн байцгаана уу? Дахин үзэж байгаадаа баяртай байна. За, хэмэл оюун ухааны хэрэгслүүд сэдвээр яригдах 3 дугаар лекцийн 3 дахь хэсгийг одоо эхэлж байна. За, өнөөдрийн энэ удаагийн лекцээр нөгөө хэмэл оюун ухаанд өргөн хэрэглэгддэг хийсвэр хөгжлийн төрлүүдийн онцлог, тэдгээрийг програмчлалд ашиглах хэрэгслүүд болон нээлттэй ихэн санг ашиглах зарчим хэрэглээ зэргийг судлана. За үүнд юу орох вэ гэхээр объект хандлт програмчлал гэж юу вэ? Хэрхэн ашиглах вэ? За өгдлийн бүтц гэж ямар бүтцүүд байх вэ? Тэдгээрийг хэрхэн ашиглах вэ? За эцэст нь TensorFlow гэж юу вэ? Ямар ойлголт вэ? Энэ талаар энийг юунд хэрхэн хэмэл оюун жишээлбэлтэй хэрхэн ашиглаж болох вэ гэсэн талаар яриад эцэст нь дүгнэх болно. За суралцахын үр дүн болвол яг өнөөдрийн энэ сэдвийн дагуу хэмэл оюуны одоо хэрэгслүүдийн нэг бол Python програмчлалын хэлний ойлголтуудыг судлана. За үүнд нөгөө объект хандлт програмчлалын онцлог, өөрөөр хэлбэл Python объект хандлт програмчлалын хувьд ямар онцлогтой вэ? За өгдлийн бүтцэд багтах төрлүүд нь бас ямар онцлог байж болох вэ? Хэрэглэх ямар зарчмууд байж болох вэ? Хэрхэн одоо хэрэглэх боломжтой вэ гэдэг талыг судлаад, за хэмэл оюун ухааны машин сургалтанд зориулсан нээлттэй ихийн програм хангамжуулсан TensorFlow-ыг ашиглах энгийн ойлголтын талаар тайлбарлан ярих болно. За хамгийн ихний сэдэв болох объект хандлт програмчлал. За объект хандлт програмчлал нь объектын тухай ойлголтоор суурилсан програм хангамж боловсруулах арга зүй юм аа. За Python бол объект хандлт програмчлалын хэл. За олон програмчлалын хэл байдаг. Тэрний нэг бол одоо юу гэдгийг те Python програмчлалын хэл болох нь шүү дээ, тийм үү? За тэгвэл объект гэдэг нь өөрөө бодит ертөнцийн объект болон түүний зан төлөв тохирсон тодорхой бүтц байдаг. Объект хандлт програмчлалын аргыг ашиглаад шийдвэрлэсэн асуудлуудыг объектууд болон тэдгээрт хийх үйлдэлүүдийн хувьд тайлбарласан байдаг. За энэ аргын програмлахаар зэрэг объект тэдгээрийн хоорондын холболтын багц гэсэн утгатай байх нь. За объект програмчлалын системүүд нь боловсруулах гэж байгаа програмын график интерфейсийг бий болгох үйл явцыг зөрчлөн харуулах боломж олгодог. За програм хангамжийн объектуудын харилцан үйлчлэл, тэдгээрийн өөрчлөлтийг програм хангамжийн кодыг ашиглан тайлбарласан байдаг бахнэ. Объект хандлт програмчлалд програм хангамжийн кодыг бичих нь одоо янз бүрийн төрлийн өөрөөр хэлбэл нөгөө шугамн, салаасан, давталтай алгоритмын бүтцийг ашиглахад одоо суурилсан байдаг. Объект хандлт програмчлалын үндсэн хоёр тал нь класс ба объект байдаг байна. За тэгвэл классын тодорхойлолт гэдэг үзэх юм бол юу яах вэ гэхээр класс бол бодит ертөнцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй шин төрөл. За классын бүрэлдэхүүнд юу ордог вэ гэхээр өгдлийн атрибут буюу шин чанар, метод буюу арга багтдаг байна. За атрибут гэдэг нь болохоор зэрэг юу юм бэ гэхээр классын шин чанаруудыг төрслөн харуулдаг. За класс метод нь болохоор классын үйл ажиллагааг хэрэгжүүлэх буюу тодорхой үүрэг гүйцэтгэх гэсэн үг байна. Тэгэхээр класс бол өөрөө шин төрлийг үүсгэдэг. За объектууд нь тухайн классын нэг тохиолдол болно гэсэн үг байна. За жишээлбэл юу гэдэг юм бүхэл тоон утгуудыг хадгалдаг int гэсэн төрлийн хувьсгч байдаг. Энийг бол маш олон програмчлалын хэлнээр ашигладаг. C++, за тэгээд Java гэх тэр хэлнүүдээр ашигладаг. За энэ төрөл бол төрлийн хувьсгч нь бол int классын тохиолдол буюу объект гэсэн үг байна. Тэгэхээр объект бүр өөрийн гэсэн класстай гэдгийг одоо өмнөх удаагийн лекцэн дээр тавчхан дурдаад өнгөрсөн байгаа. Тэгэхээр зэрэг объект бий болгоод класс бий болгоод түүн дотор объектууд байрлаж байна гэсэн утгатай байх нь шүү дээ, тийм үү? За тэгээ Python хэлэнд классыг тодорхойлох бичигдлийн хэлбэр бол энэ доор байна, тийм ээ? Энд одоо за энэ класс гэдэг түлхүүрийг ашиглах нь байна. За энд бол классын нэр байх нь байна. За энэ класс нь болохоор зэрэг шинээр үүсгэж байгаа класс. За тэр хаанаас эхэлтэй вэ гэдгийг нь супер класс гэдгээс авч үзэх нь тодорхойлж өгдөг байна.
За тэгээд энэ дээр энэ класс дотор юу багтах вөхөр атрибутууд болон методууд багтдаг гэдгийг тодорхойлж өгнө. Эдгээрийг энэ дотор нь тодорхойлж өгдөг байна. За тэгвэл дараагийн слайд руу шилжээ. Класс дотор объект үүсгэх. За класс дотор объект үүсгэх гэдэг маань объект нь өөрийн нөгөө өгөгдөл ба функцийг хоёуланг нь агуулсан хийсвэр өгөгдлийн төрлөөс үүсдэг. За объектуудад өгөгдлийн атрибутууд ба түүн дээр үйлдэл үүсдэг методудаас бүрдэх бие даасан нэгж гэж объектыг тодорхойлж болох нь байна. За классын нэг тохиолдол нь бол объектийнх нь тийм үүнийг үүсгэхдээ классын нэрийг ашигладаг. За тэгэхээр нөгөө класс гэдэг ерөнхий нэг юм бүтцийнхэн тийм үү? Энэ дотор юу байх вэ? Класс өөрийн нэртэй байна. Тэрэн дотор атрибут, метод хоёр хоёулаа байна. За тэгээд объект 1, объект 2, объект 3 хэмжлэнгээр объектуудыг энэ дотор үүсгэж болно гэсэн үг байна. За тэгээд жишээлх юм бол энэ нөгөө түрүүний слайдын дээрээс нь жишээ байна тийм ээ. За жишээлбэл энэ дотор юу үүсгэх вөхөр student гэдэг класс үүсгэж байна тийм үү. За тэгээд энэ дотор объект байрлах нь байна. За тэгээд тэр student гэсэн класс доторх объектэнд хийх үйлдэл нь юу юм бэхээр зэрэг message гэсэн функц байх нь байна. Message гэсэн функц байна. Тэгээд тэр message гэсэн функцээр юу харагдах юм гэхээр сайн байна уу би оюутан гэсэн текстийг харуулна гэсэн үг. За тэгээд эдгээрийг ингээд үүсгэснийхаа дараа дуудаж авчраад ажиллахаар st1 гэдэг student гэдэг классыг дуудаад st1 гэдэг дээр message гэсэн методыг гүйцэтгэж яах гэсэн үг. Тэгэхээр би оюутан гэсэн юуг яах вэ? Текстийг хэвлэнэ гэсэн үг. За энэ self юу? Энд нэг init гэдэг нэг юм яваад нэ. Init гэдэг доогуур зураас init доогуур зураас. За энэ функц болохоор нөгөө шинэ объект үүсгэхэд класс ашиглах бүрд автоматар дуудагддаг байгуулагч функц байх нь байна. За энэ жишээн дээр нөгөө оюутан гэсэн класс үүссэн байгааг харуулж байна. Тэ оюутан гэсэн класс дотор ямар үйлдэл гүйцэтгэх вэ? Мессеж хэвлэнэ. Сайн байна би оюутан гэсэн мессеж үүсгдэг методтэй байх нь. За удамшил гэсэн inheritance те удамшил гэсэн нэг ойлголт объект хандлт програмчлалтай зайлшгүй гарч ирдэг. За нэг класс тэмээдэд анги өөр классын одоо эцэг юм уу те их классын шин чанар аргуудыг өвлөн авах боломжийг олгодог механизмыг удамшил буюу inheritance гэж нэрлэнэ. Объект хандлт програмчлалын одоо удамшил нь бусад классуудад ашиглаж болох талбар шин чанар методуудтай гэсэн үг. Методуудтай одоо юм классыг үүсгэх боломж олгодог гэсэн үг байна. За объект OHP гэдэг нь объект хандлт програмчлалт гэдэг үгний тавцлал байгаа. За энэ дээр объект хандлт програмчлалын хэллэгээр үндсэн классыг удамшсан эцэг буюу did класс түүнээс үүссэн классыг удамшлын буюу did класс удамшлын гаралтай гэж нэрлэдэг. За who класс эцэг классаас удамшихдаа дараах хэлбэрээр бичигдэнэ гэсэн үг. За класс үүсгэлээ энэ who класс гэсэн үг. Who класс нь хаанаас удамшиж байгаа гэхээр did класс буюу үндсэн классаас удамшна гэдгийг тодорхойлж өгнө. Тэгээд энэ классаар юу хийх вэ гэсэн эсгийг нь энд яг body гэсэн эсийг тодорхойлж өгнө. Тэгэхээр ер нь удамшлын хувьд үүсмэл классын объект нь үндсэн классын объектын онцгой тохиолдол гэж үзэж болно. За жишээлх юм бол юу гэдгийг одоо машин гэсэн класс объект байлаа гэж үзэх юм бол тэр бол тээврийн хэрэгслийн онцгой тохиолдол. Одоо нэг тохиолдол гэсэн үг байна шүү дээ тийм үү? Машин тий. Тээврийн хэрэгсэлд юу орж болох юм? Машин орж болно, нис хонгоц орж болно тийм үү? Галт тэрэг орж болно тийм ээ. За тэгвэл үүсмэл класс нь яг үндсэн классын бүх шин чанар аргуудад хандах эрхтэй болдог. Тэгэхээр үндсэн классын чадвар өөрчлөгдөөгүй хэвээрээ байна гэсэн үг. За тэгээд энэ дээр би түрүүнд тайлбарсан те энэ бол sub class name гэдэг бол үүсэж байгаа класс. За энэ хаалтан дотор бол нөгөө эцэг классын нэрийг хаалтан дотор дугуй хаалтан дотор биччихсэн байх нэ. За энэ удамшил хэрэгжүүлэх жишээ. За жишээлх юм бол human class-аас удамших багш оюутан классуудыг үүсгэе. За human гэдэг бол эцэг класс. За эндээс багш оюутан гэсэн удамшсан классуудыг үүсгэнэ. За тэгэхээр тул энд бичигдсэн бичиглэл нь Python хэл дээр бичигдэх бичиглэл нь юм байх нь л да. Эхлээд класс гэдэг түлхүүр үгээ бичлээ. Ер нь бол анзаараараа энэ түлхүүр үгнүүд дандаа юм улбар шар өнгөтэй байгаа те тэрийг анзаарсан байх гэж бодож байна. За тэгээд
human гэдэг бол үндсэн класс тийм үү? Дээд класс нь тийм ээ. За классын нэр дугуй хаалтчид ардан тодорхойлогдсон тавьж өгöd. За name гэсэн хавсчид тэр нэрийг хадгалах нь. За тэгээд энэ дээр нөгөө үндсэн классыг бүтээгч init гэдэг нөгөө функц автоматар үүсдэг гэсэн тийм ээ. Энэ автоматар үүсэж байна. Тэгээд хүн гэдэг класс байгуулах гэсэн текстийг энэ human гэдэг классыг дуудахад энэ ашиглагдана гэсэн үг гарч ирнэ гэсэн үг байна шүү дээ тийм үү. За тэгвэл тэрэн дотор багш гэдэг дэд классыг үүсгэж байна. Одоо удамшсан тийм ээ. Удамшсан класс нь багш. За тэр хаанаас удамших юм хэрэг human гэдгээс удамшиж байгаа. За тэгээ багш болохоор зэрэг тэрэнд ямар юу байх вэ гэхээр зэрэг тэнхэм гэсэн нэг хөвсгөж явах нь энэ дээр тэнхмийн нэр бичигдэн алдан тушаал гэсэн бас нэг хөвсгөж явах нь энэ дээр бас текст бичигдэхийг анзаарч байгаас нөгөө давхар хашлт байгаа. Давхар хашлтууд бол текст мэдээллийг агуулдаг тийм ээ. За тэгээд алдан тушаал гэдэгт нь алдан тушаалын утга бичигдэх нь байна. За тэгээ хүү классыг бүтээгч одоо энэ функцэнчээ дуудаж гарч ирж байна. За тэгээд багш гэдэг класс байгуулах гэсэн текстийг дэлгэсэн хэвлэх нь байна. За студентээс адилхан human гэдэг классаас удамшсан. За тэгээд энэ дээр салбар гэсэн салбарын нэр байх нь байна. За энэ бас текст нэр байх нь. За group гэдэг группийн дугаар гэсэн юм дотор бас текст байх нь байна. За тэгээд нөгөө хүү классыг бүтээгч функц энд үүссэн. За оюутан гэдэг классыг байгуулав. За тэгээд энэ дээр human class-ыг H гэдэг хөлсөнд хадгалаад дуудсан байна. За багшийг PR professor гэсэн үгний PR гэсэн одоо хөлсөнд хадгалсан, student гэдгийг ST гэдэг хөлсөнд хадгалсан. За тэгээ энэ классуудыг дуудаад ажиллахаар хүн гэдэг класс байгуулав гэсэн энэ текст хэвлэгдэж байна. Багш гэдэг класс байгуулав гэсэн энэний одоо текст нь хэвлэгдэж байна. Оюутан гэсэн класс байгуулав гэсэн текст нь хэвлэгдэж байна. За тэгвэл дараагийн слайдн дээр энийг жоохон боловсронгүй одоо арай баяжуулсан хэлбэрээр энэ дээр үүсгэсэн жишээ байна. За удамшил хэрэгжүүлэх жишээ болохоор зөв human class-аас удамших багш оюутан гэсэн классад үүсгэх ажлыг одоо энэ үйлдэлийг илүү одоо яг дэлгэрэнгүй баяжуулж үүсгэсэн байх нь. За тэгээд багш одоо энэ human гэдэг класс дотор бол одоо багш болон оюутан гэсэн хоёр дэд класс нь эцэг классыг өвлөн авахаас гадна багш гэсэн класс нь тэхэм одоо энд тэхмэн нэр албан тушаал буюу ажлын газрын нэр, ажлын нэр. За оюутан гэсэн класс нь болохоор зэрэг салбарын нэр. За тэгээд өөр юу авах вэ гэхээр зэрэг групп гэсэн группийн дугаар гэсэн юм юунуудыг шин чанаруудыг энэ ч тодорхойлж өгнө гэсэн үг байна. За тэгээд энэ үндсэн функц дээрээ юуг зааж за энэ нөгөө бичигдэх human class-ыг дуудаад ашиглах нөгөө форматыг энэ тодорхойлж өгсөн байна. Энэ юун дээр ч гэсэн одоо нэмэлт төрүүчийн жишээн дээр байдгаас цааш энэ юуг яхав энэ human гэдэг классыг дуудаад тэрэн дотор энэ багш гэдэг класс дотор ямар хэлбэрээр форматаар хэвлэх вэ гэхээр тэхэм гэдгийн ард тэхмийн нэр. За тэхэм гэсэн self тэхэм гэсэн энэ хөвсгчийг дуудсан байна. За тэрний ард нь таслал тавиад self алдан тушаал гэсэн баавс тэгвэл энэ self алдан тушаалын утгыг энд хэвлэнэ гэсэн үг. За тэгээд print юу гэсэн үйлдэл дээр тэхэм гэдэг энэний ард энэ тэхмийн нэр алдан тушаал хэрэг алдан тушаалын нэр хэвлэгдэнэ гэсэн үг байна. Оюутан бас адилхан. Оюутан гэдэг одоо энэ класс доторх өгдлүүдийг ингээ хэвлэхдээ форматыг энэ зааж өгсөн байна. Ямар форматаар өөрөөр хэлбэл human гэдэг классыг дуудаад энэ student дотор human гэдэг классыг дуудаад хэвлэх үйлдэл хийхэд эхлээд салбарын нэр тэрэн дотор self салбар гэсэн одоо энэ хавьсгчийн нэрийг утгыг за group гэдгийн ард нэг буюу self group гэдэг энэ хавьсгчийн нэрийн утгыг хэвлэнэ гэсэн байна. За тэгээд үндсэн функц дээр энд ажилласан байна. Тэгээд дуудаж ажилласан байна нөгөө классыг багш гэдэг дээр за багшийн нэрийг батаа. За тэхмийн нэр салбарын нэр гэдэг дээр компьютер ухаан. За тэгээд алдан тушаал гэдэг дээр профессор гэд энэ мэдээллийг хэвлээд за дараа нь student гэдэг классыг дуудаад оюутны нэр нээх. За салбар нь юу юм бэ гэхээр зэрэг програм хангамжийн дөрөвдүгээр за ямар группийн хэр хичнээн 2 дугаар групп гэсэн группийн нэрийг өгсөн байна.
За энэ мэдээллийг дэлгэсэнд яг хэвж гаргаж байгаа гэсэн байна. За тэгээд энэ классуудыг ингэж үүсгээд одоо энд өмнө үүсгэсэн энэ классуудыг энэ эхлээд классуудаа үүсгээд ямар үйлдэлүүд хийх вэ, ямар методууд дотор байх вэ гэдгээ тодорхойлж өгсөний дараа энэ үндсэн функцээрээ дуудаж ажилласан байна. За тэгвэл нийлмэл удамшил гэсэн ойлголт яригдж байна. За энд ягаад нийлмэл удамшил гэж ойлголтыг ярих болов гэхээр Python хэл нь нэг болон түүнээс одоо дээш тооны классаас удамших боломжтой нийлмэл удамшлыг дэмждэг байна. За тэгвэл нөгөө Java болон C# гэсэн хэлнүүд бол зөвхөн нэг классаас удамшихыг зөвшөөрдөг. Тэгвэл Python хэл илүү даваа байх нь тийм ээ. Тэгэхээр нийлмэл удамшлын үед дэд класс нь эцэг классуудынхаа бүх шинж чанарыг өвлөн авдаг. За нийлмэл удамшлын синтакс нь одоо ердийн удамшлын синтакстай төстэй байх нь. За энэ хэлбэр нь болохоор одоо дэд одоо класс үүсгэж байна. Тэрэн дотор аль одоо үндсэн классууд байх вэ? Энэ base class name 1, base class name 2 гэвчнээр n хүртэл. Энэ бол үндсэн классуудын энэ үндсэн классуудаас шинж чанарууд нь өвлөн авч sub class дэд классыг үүсгэж болно. Тэгээд тэр класс дотор юу хийх вэ гэдгийг энэ класс body хэсэг тодорхойлж өгнө гэсэн үг байна. За энэ диаграм нь харагдаж байна. Тэгэхээр base 1 нь одоо attribute 1-ийг хадгалах нь байна. Base 2 нь attribute 2-ыг хадгалах ийм боломжтой одоо ийм нийлмэл удамшлыг үүсгэх боломжтой гэсэн үг байна. За өгдлийн бүтц. За өгдлийн бүтц гэхээр зэрэг бид нэр үндсэн өгдлийн бүтцийг мэднэ тийм ээ. Бүхэл тоо, бодит тоо, за тэмдэгт мөр гэдэг ингээд өгдлийн төрлүүдийг бид нар мэднэ шүү дээ. Тэр бол int те. За тэгээд float гэдэг ихэмжлэнгээр одоо бодит тоон төрөл гэх юм уу те. Энэ төрлийн үндсэн одоо төрлүүд эдгээр төрлүүд бол ганц хувьсгчтай байдаг. Нэг хувьсгчд ганц утга аваад явдаг. За массив болонгот өнгөрсөн лекцэн дээр яригдсантай массив болохоор зэрэг нэг төрлийн олон утгуудыг авдаг. За тэгээд tuple ямар учиртай билээ. Тэгээд тал ямар учиртай билээ гэдээ өнгөрсөн лекцэн дээр бид нар ярьсан. За тэгвэл тэр үндсэн төрлүүдийг ашиглаад хийсвэр өгдлийн төрлүүдийг үүсгэж болдог. Хийсвэр өгдлийн төрлүүдийг ашиглах боломжтой байдаг. Тэгэхээр Python бол нөгөө олон талтай хүчирхэг програмчлалын хэл бөгөөд нэг давуу тал нь болохоор зэрэг хийсвэр өгдлийн төрлүүдэд дэмждэг. Хийсвэр өгдлийн төрөл гэдгийг HOT гэдэг тавчилсан байгаа. Тэгээд slash тавиад ADT гэдэг нь болохоор зэрэг AD энэ болохоор тийм abstract data type гэсэн үг. Нөгөө хийсвэр өгдлийн төрөл гэсэн англи нэрнийх нь тэрийг ингээд тавчлаа бичсэн байгаа шүү. Тэгэхээр Python хэл нь болохоор класс болон объект хандлт програмчлалыг ашиглаад хэрэглэгчийн одоо хийсвэр өгдлийн төрөл үүсгэх боломж олгодог байна. За тэгээд энэ хүснэгтэн дээр болохоор зэрэг хийсвэр өгдлийн төрөл ба хэрэглэгчийн талархсан өгдлийн төрлийн ялгааг тайлбарласан байгаа. За юун дээр гол төвлөрөх вэ гэхээр хийсвэр өгдлийн төрөл болохоор өгдөл ба үйлдэлийн хийсвэрлэл ямар үйлдэлүүдийг хийж болохыг тэдгээрийн зам төлөөр нь тодорхойлж болно. Тэгээд хэрэглэгчийн тодорхойлсон өгдлийн төрөл болохоор ямар үйлдэлүүдийг хийж болох ба тэдгээрийн зам төлөв ямар байх вэ? За одоо байгаа анхдагч төрлүүдийг нэгтгэх эсвэл өргөх зарчмаар хэрэглэгчийн тодорхойлсон өгдлийн төрлийг програм зохиогч өөрөө бүтээдэг. За энэ дээр төвлөрч ажилладаг байна. За энэ зорилго нь юу юм бэ гэвэл өгдлийн бүтэц функцүүдийн талаарх өндөр түвшний үзэл баримтлалыг өгөхийн тулд хийсвэр өгдлийн төрлийг ашигладаг байна. Бүтээсэн байна. За тэгвэл хэрэглэгч өөрөө ямар зорилгоор одоо өгдлийн төрлийг тодорхойлдог вэ гэвэл анхдагч төрлүүд эсвэл бусад хэрэглэгчийн тодорхойлсон өгдөл дээр суурилсан тодорхой өгдлийн бүтцийг загварчлах зорилготой байдаг байна. За хэрхэн хэрэгжүүлэх вэ гэхээр зэрэг хийсвэр өгдлийн төрлийг нөгөө хэрэгжиж байгаа үйлдэлүүд за тэгээд ямар одоо бүтцтэй вэ гэдгийг тодорхойлдгүй. Харин хэрэглэгч болохоор зэрэг яадаг хэрэглэгчийн тодорхойлсон өгдлийн төрөл дээр болохоор бүтцийг хэрэгжүүлэхийн тулд өгдлийн төрлийг хэрхэн үүсгэх зохион байгуулахыг энд тодорхойлж өгдөг. Хэрэглэгч тодорхойлж өгдөг байна. За хэрхэн хэрэглэх вэ гэхээр зэрэг өгдлийн бүтцийг зохион бүтээх боловсруулахад хийсвэр өгдлийн төрлийг ашигладаг бол хэрэглэгчийн тодорхойлсон өгдлийн төрөл дээр бол хийсвэр өгдлийн төрлөөр тодорхойлсон хийсвэр ойлголтуудыг хэрэгжүүлдэг өгдлийн бүтцийг хэрэгжүүлэхэд ашигладаг байна.
За тэгээд хийсвэр өгөгдлийн төрлийн жишээ болохоор list, stack, queue гэж энэ тий. За тэгвэл хэрэглэгчийн тодорхойлсон болохоор зэрэг structure бүтцүүд, классууд, дугаар нөгөө дугаарлалт гэсэн дугаарлалт жишээлбэл ямар дугаарлалт гэж болох вэ? Бид нар 1-р сар 2-р сар гэж ярьдаг тийм үү? За тэрийг Монгол тооллоор бар сар, хулган сар гэд тэрлөө одоо хөрвүүлж дугаарлаж ашиглах гэж байгаа бол энэ numerations гэдгийг ашиглаж болно. За тэгээд бичлэг гэсэн ийм төрлүүдийг хэрэглэж үүсгэх боломжтой байдаг байна. За тэгээд structure-ийн бүтэц төрөлтэй класс тооцолт буюу дугаарлалт буюу тооцолтыг үүсгдэг. За рекордсын бичлэг гэсэн энэ нэртэй гэсэн үг байна. За list, stack, queue гэдэг талаар одоо энэ дараагийн юунууд дээр слайдууд дээр тайлбарлаж ярина. За тэгээд дарааллын одоо онцлог нь юу юм бэ гэхээр зэрэг энэ бас л хийсвэр өгөгдлийн төрөл. Тэгэхээр нөгөө олон утгуудыг хэрхэн удирдах чаргалахыг одоо хадгалахыг тодорхойлдог хийсвэр өгөгдлийн төрөл бол дараалал байх нь. Дарааллын гол ажиллах зарчим нь болохоор хамгийн ихэнд орсон хамгийн ихэнд гарна. Тэр дарааллаас гарна гэсэн үг. Тэгээ first in first out FIFO-гийн зарчим гэж нэрлэдэг энийг. Тэгэхээр оруулсан дарааллаар нь хадгалаад тэгээд тэндээс өгөгдөл гаргаж ирэх тохиолдолд бол хамгийн ихэнд орсон өгөгдлийг хамгийн түрүүнд гаргаж авдаг. За ийм зарчмаар ажиллаж байгаа хийсвэр өгөгдлийн төрлийг дараалал гэж нэрлэдэг байна. Энэ төрлийн одоо өгөгдлүүдийг бол компьютерийн шинжилгээ ухаан болон програм хангамжийн салбарт маш өргөн хэрэглэдэг. За дарааллын одоо үндсэн үйл ажиллагааны үндсэн шинж чанарлагаар зэрэг юу хийж чадах вэ гэхээр дарааллыг үүсгэж чадна. За тэгээд хамгийн ихний элементийг одоо дарааллын урд талын элементийг харах. Дарааллаас хасахгүйгээр элемент ямар элемент болохыг харж олно гэсэн үг. За дарааллын төгсгөлд элемент оруулж болно. За үүнийг бол NQE гэдэг функцийг ашиглах нь байна. За дараалал хоосон биш байх юм бол дарааллын эхний элементийг устгая. За тэгвэл DQE гэдэг функц ашиглах нь байна. За хэрв дараалал нь хоосон биш бол дарааллын элементийг арилгахгүйгээр буцаана гэхээр уг дарааллыг буцаана гэхээр pick гэдэг функцийг авах нь байна. За size гэдэг функцээр дараалалд хэчнээн элемент байгааг бол элемент байгаа тоог нь тодорхойлдог байна. За тэгээд is empty гэдэг функц болохоор зэрэг дараалал хоосон байвал үнэн гэсэн утга буцаана, хоосон биш бол false буюу худаа гэсэн утга буцаах. Ийм боломжтой ийм одоо үйлдэлүүдийг үүсгэдэг функцүүдийг ашиглах боломжтой байна. Тэгээ ер нь бол мэдээллийн энэ дарааллыг бол мэдээллийн урсгалыг удирдахад хялбар үр дүнтэй байдаг учраас дарааллыг янз бүрийн алгоритм одоо програмуудад нэлээд одоо өргөн ашигладаг. За энэ жишээний хувьд энэ зурган дээрх жишээний хувьд бол энэ дараалал өгсөн байна. Хамгийн ихний утга нь 2 3 4 5 6 7 8 гэсэн утгатай юм дараалал байсан байна. За тэгэнгүүт эндээс хамгийн ихний DQE буюу дарааллын эхний элементийг босгол ихтэй 2-ыг устгаад 3 ихний элемент болоод араас нь 9 гэсэн элементийг NQE гэдэг функц өгчвөл 8-ийн араас дараагийн утга орж ирнэ гэсэн үг. За ингэж ярина. Тэгээд зарим тохиолдолд front буюу head толгой хэсэг гэж нэрлэдэг. Tail буюу сүүл гэж нэрлэдэг бас. Дарааллын сүүл гэж бас нэрлэдэг байна. За тэгвэл дарааллыг жагсаалтаар яаж зурсаж болох юм бэ гэхээр зэрэг бид нар түрүүчийн лекцэн дээр жагсаалт гэдэг ойлголтыг ярьсан. Жагсаалтыг үүсгэхийн тулд жагсаалт үүсгээд тэрэн дээр бид нар юу ажиллаж ирсэн бэ гэхээр зэрэг append болон pop гэсэн функцүүдийг ашигладаг гэдээ яригдсан санаж байгаа бол тийм ээ. За тэгвэл Python хэлэн дээр дараалал яаж үүсгэж байгаа юм бэ гэхээр queue гэдэг нэртэй хувьсгчийг зарлаад энийг хоосон дараалал үүсгэж чинь энэ дотор элемент нэмэхийн тулд append гэдэг функцийг ашиглаж байна. Тэгэд queue гэдэг одоо дарааллынхаа нэрийг бичээд цэг тавиад ард нь append гэдэг функцийг дуудаад за тэр хаалтан дотор дан хашлтан дотор нөгөө элементийн утгыг бичиж өгöd. За тэгэхээр энэ ABV гэдэг одоо үсгээрээ дараалал үүснэ. Цагаан толгой үсгийн дараалал үүсчин тий. За тэгээд анхны дараалал гэдэг текстийг хэвлэн араас нь queue-гийн энэ одоо хаалтан дотор энэ 3 үсгээр бичигдээд 3 үсгтэй дараалал үүссэн гэсэн үг.
Тэгэхээр энэ дарааллыг энэ чинь хэвлэж чинь print GUI гэхээр энэ үүссэн дарааллыг хэвлэхээр энд бичсэн байна тийм үү? Дөрвөн хатан дотор A B V гэд үсгүүдийн дараалал хэвлэгдсэн гэсэн үг. За дарааллаас хассан элемент гингүүд нөгөө pop гэдэг функцийг ашиглаад GUI гэдэг одоо юун дотроос дараалал дотроос хасаад явчихаар нөгөө дараалал учраас хасах үйлдэл ихээр хамгийн эхний элемент эхэлж хасагдан дараа нь 2 дахь элемент, дараа нь 3 дахь элемент. Өөрөөр хэлбэл А нь эхэлж устдаад Б эхэлж устдаад дараа нь устдаад В хамгийн сүүлд устна гэсэн үг. Тэгээд элементийг хасаад дууссны дараа дахиад дараалалаа хэвлэхээр хоосон элемент. Хоосон дараалал хэвлэгдэнэ гэсэн үг байна. За дарааллыг классаар хэрхэн дүрсэж чадах вэ? За тэгвэл тэхийн тулд бид нэр яах вэ? Дарааллыг одоо яах вэ? Шинэ өгдлийн төрлөг үсгээд дарааллын шин чанараар хангаж ашигласан жагсаалтыг нуухвал өөрсдийн дараалал гэсэн одоо дарааллын классуудыг тодорхойлж чадах нь. За класс яаж ашиглах гэж байна гэхээр зэрэг за класс гэдэг хөрөөгөө бичлээ GUI гэдэг нэртэй дарааллыг үүсгэж байна. Юу классыг үүсгэж байна. Дараалал биш үү? Класс үүсгэж байна. За тэгээд ийм одоо класс үүсгээд дараалал гэсэн нэртэй класс үүсгээд за тэгээд энэ дотор элементүүдэд хадгалах хэрэгтэй. Тэгэхээр тэхийн тулд яг хоосон дарааллыг үүсгэнэ. За энэ нөгөө класс үүсгэнгүүд автоматар үүсдэг класс бүтээгч функц энэ дуулагдаад ороод ирлээ. За тэгээд энэ дээр item гэдэг одоо нөгөө элементүүд тий дарааллын элементүүдийг үүсгэх хосгчийг энэ тодорхойлж өгсөн байна. Дараалал үүсгэсэн байна шүү дээ. За энэ дотор яг нөгөө NQE гэдэг функцээ дуудаад нөгөө энэ item дотор дарааллуудыг элемент нэмж өгч байна. Append гэсэн функц ооц энэ функцэд за self гэдэг эхлээд бол нөгөө дараалал юу үүсгэсэн класс үүсгэсэн одоо энэ хавьсгчийг функцийн энэ утгыг бичиж өгч self гэсэн утгыг бичнэ. Ардталт нь энэ өөрөөр хэлбэл энэ дарааллын нэр байх нь тийм үү? Энэ дарааллын нэрийг өчлөө. Тэрний ард энэ дараалал дээр элемент нэмэх гэж байгаа append гэдэг функцийн нэрийг өчөөд за юуг нэмэх гэж байгаа? Item буюу дарааллын утга нэмж байгаа гэсэн үг. За тэгээд энэ хэрвээ дараалал хоосон биш байх юм бол энд юу хийх хэрэг энэ шүү дээ. If not self is empty. Нөгөө дараалал манд хоосон биш байх юм бол тэрний утгыг нь яг нэг нэгээр нь явах хэрэгтэй. Хасч буцаана гэсэн утгын буцаана. Хэрвээ энэ хоосон байх юм бол энэ хоосон дараалал байна гэсэн утгыг яг буцааж ийн гэсэн үг байна. Тэр хоёр нэрийг буцааж ийн. За тэгвэл хоосон дараалал байна уу гэдгийг шалгахын тулд дахиад энэ функц дуудсан байна тий. Энэ хоосон уу гэдэг энэ функцийг empty юу гэдгийг шалгана гэдэг чинь шалгадаг функц байдаг гэсэн шүү дээ. За тэгээд тэр нь энэний утга нь одоо энэ дарааллын утга 0-той тэнцүү дарааллын урт 0-той тэнцүү байна гэсэн утгыг яг буцааж ийн гэсэн үг байна тийм ээ. За тэгээд одоо QA гэсэн одоо нэг классыг үүсгэсэн дуудаж байна тийм үү. За тэгээд тэр дуудсан элементэрээ QA дотор класс дотор 10 20 30 40 50 гэсэн утгуудыг нэмж өгч байна. Энэ QA гэдэг чинь дараалал элемент нэмдэг штэ. Тэр өмнөх слайдн дээр яригдсан тийм ээ. За энэ дарааллынхаа нэрийг өчөж өгч байна тийм үү. За тэгээд энэний ард нөгөө энэ QA гэдэг функцээ дуудаад хаалтан дотор тэр функцэнд тэр дараалал нэмэх элементийн утгуудаа бичиж өгч байна. За тэгээд энэ байгаа элементийн утгыг хэвлэнэ. Тэгээд энэ бичигдсэн утгууд хэвлэгдэнэ гэсэн үг. Энэ одоо байгаа дараалал тэнд хэвлэгдсэн байна. За тэгээд элементийн дарааллаас хасах дарааллаар хасагдсан элементүүдээ хэвлэнэ. За эхлээд dequeed item гэхээр зэрэг хасагдсан элемент гэсэн үг. Тэрийг хэвлэх тэрийг хаана яаж хэвлэж ийм гэхээр нөгөө энэ QE гэдэг классаа дуудаад тэрэн доторх dequeed гэдэг функцийг ажиллуулчихаар нөгөө дараалал учраас эхнээсээ хасагдана гэсэн. Эхлээд хамгийн эхний элемент хасагдана, дараа нь хоёр дахь элемент хасагдана. Энэ элементийг одоо 2 удаа дуудсан байгаа. Энэ функцийг 2 удаа дуудсан байгаа учраас эхний 2 утгыг хасаад төгсгөлд нь үлдсэн элементүүдийн шинжлэгдсэн дарааллыг хэвсэн байна гэсэн үг байна. За, дахиад нэг дараагийн нэг нөгөө хийсэр өгдлийн төрөл нь болохоор юу байгаа вэ гэхээр stack. За энэ бас програм хангамжлан компьютерийн шинжилгээнд өргөн хэрэглэгддэг хийсэр өгдлийн төрлүүдийн нэг төрөл байгаа.
энэ төрлийн өгдлийг математикийн илэрхийлэлд синтаксыг задлан шинжлэх, засрын үр дүн удирдахад их хвчлэн ашигладаг. За онцлог нь болохоор зэрэг утгуудыг оруулсан дараалалаар нь хадгалаад хамгийн ихэнд орсон элемент стекийн доод талд очиж хамгийн сүүлд орсон элемент стекийн оройд байрладаг. За тэгээ стек дээр хийгдэж болох үйлдэлүүд юу гэдэг юм гэхээр зэрэг стек үсгэн нь стекийн дээд хэсэгт элемент нэмнэ. Өөрөөр хэлэх юм бол энийг push хийх гэдэг стек руу төлөх гэж нэрлэдэг. За тэгээ стекийн дээд хэсгээс элементийг гаргах гэхээр pop гэдэг стекээс гаргах гэсэн үйлдэлийг хийдэг. За стекийн уртыг олох, стек хоосон хэсгийг шалгах, стекийн тогтсон хэмжээтэй эсвэл хувьсах одоо өргөгдөх боломжтой байж болдог. За ийм боломжтой байдаг байна. За стек үйл ажиллагаа нь яаж ажиллах вэ гэхээр зэрэг шинэ элементийг стек руу төлөх болгонд одоо байгаа бүх элементүүдийг стекийн төгсгөл хэсэг рүү шахдаг. Байрлал нь өөрчлөгддөг гэсэн үг байна шүү дээ, тийм үү? За одоо хуучин элементүүдийг харахын тулд эхлээд шинэ элементүүдийг орой дээрээс нь бүгдийг гаргаад хамгийн сүүлд хамгийн ихэнд орсон элементийг харж чадна гэсэн үг. За одоо энэ 11 гэсэн утгыг энэ дээр нэмээд оруулахаар энэ 11 руу топ дээр нь очиж байрлалчихна. Тийм үү? Тэгэнгүүт нөгөө ихэнд байсан 14 нь нөгөө топт байсан 14-нд доошоо шахагдана гэсэн үг. За хэрвээ ингээд энэ топоос 11-ийг одоо remove хийчихэ, тийм үү? Pop хийчихэ, тий? Стекээс элемент авангууд 11 нь гарангууд 14 нь буцаад топ болно. Ингээд энэ байрлал нь ингээд яг солигдоод идэг. Ийм зарчмаар ажиллаж байгаа. Хамгийн сүүлд орсон элемент хамгийн ихэнд гарах. Хамгийн ихэнд орсон хамгийн ихэнд гарах гэдэг нь юу болох нь шүү дээ. Хамгийн ихэнд орсон элемент нь хамгийн түрүүнд гарна гэдэг нь жагсаалт. За хамгийн сүүлд орсон нь хамгийн ихэнд гарна гэдэг нь стек first in last out гэсэн үг. Лифогийн зарчмаар ажилладаг. Last in first out гэсэн үг шүү. Би солио хэлчихлээ. Тэгэхээр лифогийн зарчмаар ажиллана. Өөр хамгийн ихэнд орсон нь хамгийн сүүлд гарна. Хамгийн сүүлд орсон нь хамгийн ихэнд гарах боломжтой. Энэ үйл ажиллагааг стекийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг. За стекийг жагсаалтаар дүрслэхийн тулд бас л нөгөө append pop гэсэн аргуудыг оруулж чаддаг. Жагсаалтын хамгийн сүүлд нэмсэн зүйл бол pop аргаас босож ирэх элемент гэсэн үг байна. За stack гэд хувьсах зарлаад хоосон stack үүсгэсэн байна, тийм ээ. За энэ дотор элементүүдийг A, B, C гэсэн элементүүдийг нэмж өгч байна. Stack-д append гэдэг функцийг дуудчихлаа, тийм ээ. За тэгээд одоо байгаа stack-ийн элементүүд болохоор зэрэг A, B, C. За тэгэнгүүтээ stack-с гарсан элементүүдсэн текстийн дараа print stack pop 1 2 3 удаа дуудсан байна, тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд хамгийн сүүлд гарсан элемент буюу C гарна. Дараа нь B гарна, тэгээд A гарна. За тэгээд stack-с үлдсэн элементүүд нь юу юм бэ гэхээр бүх элементүүд гараад бассан дараа хоосон stack энэ ч үлдсэн гэдэг нь харагдаж байна гэсэн үг байна. За дараагийн сэдэв бол нөгөө TensorFlow. За TensorFlow бол одоо хиймэл оюун ухаан болон машин сургалтанд зориулагдсан үнэгүй нээлттэй ихийн програм хангамжийн сан. За үүнийг одоо олон төрлийн даалгаварт ашиглаж болох боловч гүн одоо мэдрэлийн сүлжээг сургах, дүгнэлт гаргахад ашигладаг байна. За TensorFlow нь Python, JavaScript, C++, Java зэрэг олон төрлийн одоо програмчлалын хэлээр дээр ашиглах боломжтой. Тэгээ уян хатан байдал нь олон салбарт өргөн хүрээний хэрэглээг хангах боломж олгодог. За тэгээд TensorFlow-ыг ашиглахын тулд заавал өөрийнхөө одоо Python програмчлалын систем рүү нэмж суулгах шаардлагатай байдаг. Хэрвээ суулгахгүй гэвэл яаж болох вэ гэхээр cloud дээр Collaboratory ашиглаад TensorFlow-ыг ашиглаж болдог. За Collaboratory гэдэг нь болохоор зэрэг Google Colab гэсэн одоо утгатай. За тэгэхээр Google-с одоо хэрэглэгчдэд зориулсан Jupyter ноутбук орчинд Python кодыг одоо хамтарч багаараа бичээд ажилуулах боломж олгодог үнэгүй одоо үүлэн дээр суурилсан платформ байх нь. Тэгэхээр Google Collaboratory болохоор зэрэг үнэгүй GPU нөөцөд хандах боломжтой. За тэгээд Python-гийн виртуал орчинг бүрдүүлээд
машин сургалт болон өгдлийн шинжилгээ ухааны одоо боловсруулалтын ажлыг хөнгөлөх тийм боломж олгодог байна. За Colab-ыг ашигласны тийм ээ. Google Colab-ыг ашигласны одоо ач холбогдол нь юу гэдэг вэ гэхээр зэрэг хин за энэ хэнийг болохоор зэрэг Colab-ыг одоо ашигласны ач холбогдол нь юу юм бэ гэхээр зэрэг Google Colab нь нөгөө судлаачид, өгдөг судлаачид, бусад төрлийн судлаачид, за тэгээ машин сургалтын мэргэжилтнүүдэд одоо түгээмэл хэрэг болдог хэд хэдэн одоо давуу талуудыг санал болгодог байх нь. За тэгээд Google Colab-ийн одоо онцлог нь юу байх вэ гэхээр жипүүд үнэгүй нэвтрэх боломж олгодог. Өөрөөр хэлбэл жипүү үнэгүй хандлтыг санал болгодог бөгөөд энэ ихээхэн хэмжээний тооцооллын хүчийг шаарддаг машин сургалтын загваруудыг сургахад онцгой ач холбогдолтой болдог байдаг байна. За ямар нэгэн тохиргоо шаарддаггүй Colab нь үүлэн дээр ажилладаг. Тэгээд хэрэглэгчид өөрсдийн одоо хөгжүүлэлтийн орчныг тохируулах шаардлагагүй энэ дээр шууд маш хурдан кодо зэрэг бичээд хамтарч ажиллах боломжийг олгодог байна. За тэгээ мөн хамтарч ажиллаж байгаа учраас олон хэрэглэгчид одоо Colab дээр үүсгэсэн код дээрээ зэрэг ажиллаад хамтын төслүүдийг хэрэгслүүдэд хөгжүүлэхэд дэмжлэг болдог байна. За тэрнээс гадна Google Drive-тэй нэгдэх боломж олгодог. За Colab нь болохоор Google Drive-тэй нэгтгэгдсэн хэрэглэгчид одоо өөрсдийн Google Drive-д бүртгэлээ ашиглаад ажлаа шууд хадгалах боломж олгодог. Энэ өөр төхөөрөмжөөс өөрийн төхөөрөмж тийм ээ одоо энэ тэнд явж байгаа заавал одоо юу гэдгийг сөрөг компьютер дээр ажиллах гэхгүй ханаас ч хандаж ажлаа үргэлжлүүлэх боломжтой. Тэгээ хуваалцах боломж олгодог байх нь. За тэгээд ямар боломж яддаг вэ? Түгээмэл сонгуудыг дэмждэг. За энэ ямар түгээмэл самж идэх вэ? Одоо энд яригдж байгаа TensorFlow, за PyTorch, Matplotlib гэх мэт машин сургалтын за өгдөл дүн шинжилгээ хийх, за өгдгийг дүрслэх зэрэг одоо зориулагдсан олон алдартай Python сонгуудыг урьдчилан суулгасан байдаг учраас шууд ашиглах боломжтой дэмждэг байх нь. За тэгээд нөгөө share хийхэд хялбар. За тэгээд Colab-ыг Google Docs эсвэл одоо Sheets шиг хялбархан хуваалцах боломжтой байдаг. За хэрэглэгчид Colab руу линк өгөх боломжтой. Тэгээ бусд нь кодыг одоо бодит цаг хугацаанд нь харах засах боломжтой байна. За өөрийнхөө бичсэн кодын линкийг өгчхөр тэр линкээр ороод үзэхээр яг тухайн үед ямар өөрчлөлт хийсэн бэ? Системд ямар өөрчлөлт оруулсан бэ? Кодд ямар өөрчлөлт оруулсан бэ гэдгийг харах боломж олгодог байна. За TensorFlow ашигласан жишээ. За ер нь бол бид нэр TensorFlow-ыг ашиглахын тулд заавал импорт хийж оруулж ирэх хэрэгтэй. Импорт хийж оруулж ирэхдээ яг нь TF гэсэн хавцыг дамжуулж энэ оруулж ирсэн TensorFlow-ыг дуудаж оруулж ирж байна. За энэ жишээ юу байх вэ? 100, 200, 300 гэсэн утгатай TensorFlow тогтмолыг үүсгэх Python програм бичих. За тэгээд энэ дээр юу хийсэн бэ гэхээр зэрэг эхлээд импорт хийж оруулж ирэн TensorFlow-ыг энэ сангаа оруулж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ санг импортод оруулаад ирэхээр энэ дотор байгаа TensorFlow доторх функц болон классуудыг ашиглах боломжтой болно гэсэн үг тийм ээ. Энийг та бүхэн сайн мэдж байгаа. За тэгээд T гэсэн хувьсгчид TensorFlow-ын тогтмол утгуудыг тодорхойлж өгч байна. За энэ болохоор зэрэг энэ утгуудтай 100, 200, 300 гэсэн тогтмол утгуудтай тогтмол тенсор үүсгэж байгаа. За энэ нэг хэмжээст тенсор үүсгэсэн байна тийм үү? За тэгээд энэ дээр print tensor shape тийм үү? Тенсорын одоо юг хэлбэрийг хэвлэх гээд T shape гэдэг энэний утгуудыг хэвлэж гин гэсэн үг байна тийм ээ? За энэний утгууд энэ T shape-ийн утгыг хэвлэн одоо
өгдийн төрөл байх үү те, тэрийг нь хэвлэж гэнэ гэсэн үг байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тензорын хэлбэрийг олж одоо буцаана гэсэн үг байна. Утгыг нэлцээж байгаа гэсэн үг. За тэгээд D type гэдэг дээр болохоор зэрэг төрлийн ямар төрлийн утга вэ? Одоо энэ оруулсан утга ямар төрлийн утга вэ гэдгийг тодорхойлоод хэвлэж байгаа гэсэн үг байна. За тэгэхээр 3 ширхэг элемент байна. За тэгээд ямар төрлийн гэхээр зэрэг бүхэл тоон төрөл учраас int 32 гэсэн төрлийг дата өглийн төрөнд ингэж зааж өгч байгаа гэсэн үг. За энэ юу T бишээ int 32 гэдэг нь ямар учиртай юм гэхээр зэрэг бүхэл тоо учраас өглийн төрдийг өглийн төрлийн бүхэл тооны одоо төрлийн анхдагч утга нь int 32 гэж байдаг учраас цэр төрлийг шууд аваад бүхэл тоогод тодорхойлоод бацааж байгаа гэсэн үг байна. За тэгвэл дараагийн жишээн дээр болохоор зэрэг дахиад бас яг TensorFlow-ыг ингээд юу гэж оруулж ирж байна. Импорт хийж оруулж ирж байна. За тэрнээс гадна NumPy санг бас импортлж оруулж ирж байна. За тэгээд энэ дээр юу хийж өгж байгаа вөхөр зэрэг энэ TensorFlow 2 гэсэн одоо хувилбарт хүссэн гүйцэтгэлийг нь идэвхжүүлж өгөө гэсэн тохиргоо хийж өгч байна. За тэгээд энэ дээр юу хийж байгаа вэ гэхээр зэрэг TS1, TS2 гэсэн хоёр тенсор үүсгэж байна. За энэ хоёр тенсорууд дээр эхнийх нь болохоор зэрэг 2 3 гэсэн хэмжээтэй, нөгөөх нь 2 3 гэсэн хэмжээтэй бодит тооны рандом буюу санамсаргүй утгуудыг санамсаргүй утгатай тенсоруудыг үүсгэж байна гэсэн үг. Тенсорууд. За тэгээд энэ дээр үр дүнгийн хэвлэх нь үр дүн олохын тулд нөгөө хоёр санамсаргүй утгуудыг хооронд нь нэмээд result tensor гэсэн хувьсгчийн утгыг олж байна. За энэ бол энэ хоёрыг хооронд нь нэмж нийлбэр хийсэн гэсэн нэмэх үйлдэлийг үүсгэсэн гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр add гэдэг функц бол нэмэх үйлдэл үүсгэж байгаа гэсэн үг. За тэгээ анхны тенсоруудыг олж хэвлээд за тэгээ дараа нь нөгөө tensor 1 tensor 2 дээр энэ random функц ажиллаад санамсаргүй тоо утгуудыг олцсон байгаа шүү дээ. Тэр санамсаргүй утгуудыг олж энэ дээр хэвлээд за тэгсний дараа эдгээрийг хооронд нэмсэн дараа нийлбэрийн утгуудыг энэ дээр хэвлж гаргасан байна. За эхлээд энэ дээр юу байсан бэ гэхээр анхны tensor 1 дээр болохоор зэрэг санамсаргүй утгууд ийм утгууд байна. 1 2 3 1 2 3 ингээ 3 ширхэг утгыг ийм хоёр тенсор үүсгэсэн байна тийм үү. За shape нь хэлбэр нь болохоор 2 3 өгдийн төрөл нь болохоор float 64. Энэ нөгөө төрүүчийн юуны int 34 32 гэдэгтэй төстэй адилхан бас анхны анхдагч төрөл нь болохоор float 64 гэдгээр буюу бодитон утгуудыг олсон байна. Бодитон утгуудын санамсаргүй утгуудыг олж энэ чинь хэвлсэн байна. Энэ tensor 1 tensor 2 дээр бас адилхан 2 3 гэсэн tensor үүсгэж байгаа учраас энэ утгуудыг энэ дээр олж байрлуулад ямар төрлөө гэдгийг тодорхойлсон байна. За тэгээд эдгээрийг хооронд нь нэмсэн үр дүнгийг бас энэ дээр хэвлээд харгалзах утгуудын хооронд нь нэмсэн гэсэн үг. За жишээлбэл 033 42 гэдэг энэ утга дээр 025 89 гэдэг энэ утгыг нэмэхээр 059 гэдэг энэ утга гарч байгаа. Ингээд харгалзах утгуудыг нь хооронд нэмээд үр дүнгийн нийлбэрийг нь хэвлсэн байгаа. За ингээд энэ удаагийн лекцээр болохоор объект хандлт програмчлалын талаарх ойлголт, класс атрибут методын тодорхойлолт онцлог, за класс дотор объект үүсгэх удамшил, за түүний шинж, нийлмэл удамшлын онцлог, за тэрийг яаж ашиглах уу гэсэн жишээ, за хийсвэр өглийн төрөл болох дараалал стек тэтгэрийн ялгаа, хэрэглэх боломж, за тэгээ хиймэл оюун машин сургалтанд зориулагдсан нээлттэй их програм хангамжийн сан, TensorFlow дуудах, ашиглах гэсэн ерөнхий ойлголтуудыг өглөө. За эдгээр ойлголтуудыг лабораторийн хичээлээр туршиж үзээд бие дааж бодлого бодох болно. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Ингээд энэ 3 дугаар хичээлийн хувьд бол лекц 1, 3-1, 3-2, 3-3 гэсэн ингээд 3 лекцийн бичлэгийг бэлдэж орууллаа. Тэрнээс гадна лекцийн материалыг Moodle системд оруулсан байгаа. Ямар нэгэн нэмэлт асуулт хэрэгтэй байгаа бол та бүхэн
Moodle-ийн нөгөө зурвас илгээх систем дээр мессеж бичиж илгээгээрэй. Багш илгээсэн асуултанд хариулах болно. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.